За сайн уу. Тэгээд өнөөдөр 10 дугаар хуудасыг ярьж өгөхөөр би та бүхэнд хүрэлцэн ирлээ. Өдөр болгон 5 хуудас ярьж өгч байгаа. Тэгээд ном руугаа орцгоё. Pinpricks in the distance, which are eyes of the cat watching him. If looked out of their window now, even the beady-eyed Mr. Silly, they wouldn't able to see anything that was happening down the privet. Dumbledore split out the Potter outer back inside his cloak and sit off the down street towards number 4, where he cat sits down on the wall next the cat. He didn't look at it, but after a moment he spoke it. Fancy see you here, Professor Miss Jane Gill. Miss Guggenal. He turned, smiled at the tabby, but it had gone. Interest, he smiling at the river, square-looking woman who looked at wearing square glasses, exactly shape of the bar, marking the cat. It had a round, see, she, too, was wearing a cloak on the embroidered one. Her black hair was drawn into the sunlight tight burn. She looked disdainfully ruffled. "How did you know it was me?" she asked. "My dear Professor, I have never seen you cat sit so stiffly. You'd be stiff if you'd been sitting on the brick wall all the day," said Miss Genial. "All the day? When you could been collaborating. I must have been past a dozen feasts and parties on my way here," said Miss General, snuffed angrily. "Oh yes, everyone clapping all right," she said impatiently. "You did think they did a more careful bit. No, even Muggles have noticed something is going on. It was on their news." She was jerking her hat back at Dumbledore's dizzily dark on their news living room window. I heard the flux of the owl's shooting star. Well, they're not completely stupid. They bound. За ингээд би та бүхэнд 10 дугаар хуудсыг уншиж өглөө. Тэгээд 10 дугаар хуудсыг та бүхэнд орчуулж өгье. Дамблдор гэрлээ унтраачлаа. Гэрэл унтраагчаа халаасандаа хийгээд гудамжны хананд суужээ. Тэр муурыг нэг харлаа. Гэхдээ муур алга болжээ. Харин оронд нь нэг эмэгтэй гарч ирсэн байв. Тэр эмэгтэй дөрвөлжин хүрээтэй нүдний шил зүгсэн байв. Харин байсан бөгөөд нүдний орчимд яг муурны нүдний хээтэй адил тэмдэг байв. Тэр бас нэгэн нүнгийн нөмрөг өмссөн байв. Хар үстэй үсээ чанга боосон байлаа. Түүний төрх цэгцтэй нууцрахаг бөгөөд сүрлэг харагдаж байв.
нухацтай дээрээс нь сүрлэг харагдаж байв. Та намайг яаж мэдсэн юм бэ гэж эмэгтэй асуув. Миний эрхэм профессор, би ийм хөдөлгөөнгүй ухаалаг муурыг урд өмнө харж байгаагүй гэж Дамблдор инээмсэглэн хариулав. Та өөрөө нэг өдөр тоосгон хан дээр бүхэл өдөр сууж үзвэл ямар байгааг мэдэж байх. Профессор хатуу дуугаар хэллээ. Өдөржин үү? Би та баяр наадамд оролцож болох байсан шүү дээ. Замдаа би дор хаяж хитэн баяр үдэшлэг дайрч өнгөрсөн гэж Дамблдор хэлв. Профессор МcGonagall ууртай санаа аллаа тийм ээ бүгд баярлаж байгаа. Гэхдээ арай хэтэрч байна. Хүмүүс гудамжинд өдөр цагийн ч шидэт хувцастайгаа алхаж байна. Зарим нь энгийн хүмүүс хүртэл ярьж байна. Энгийн хүмүүс хүртэл анзаарч эхэллээ. Би Weasley зурагтаар сонслоо. Шөнийн шувууд өдөр нисэж байна. Одод унаж байна. Тэд муу ухаантай биш шүү дээ. Ямар нэгэн юм болоод байгааг ойлгож байна. Мэдээж тэгэлгүй яах вэ гэж Дамблдор хэлв. Гэхдээ бидэнд баярлах маш их зүйл байна. 11 жилийн дараа анх удаа тайвширч байна шүү дээ. Ингээд 10 дугаар хуудсыг та бүхэнд англиас монгол хэл рүү уншиж өглөө. Тэгээд дараагийн хуудас хүртэл түр баяртай.